Хаасан байна. Ширчний Баатар гэдэг Facebook дээр их явдаг. Миний дагдаг нэг Америкт идэг хүн байт юм аа. Инженер, компьютерийн инженер. Тэрний нөгөө Орос сурж байсан тухай бичснийг уншаад бас нэг юм төрлөө. Цаад ч Орос сурж байхдаа нэг орон сургуульч гэдэм үү курс явсан юм байна. Тэр нь юу гэхээр нийгмийн талын одоо сургууль юм уу да. Тэгээ ямар ангид орох вэ гэж бодсон чинь менежмент одоогийнхоор менежмент удирдлагын анги гэж байна гэж байна. Тэгсэн чинь Орос багш нэрмэгцээ та нар тэр удирдлагын анги мангаар яах вэ? Монголч Орос Монгол хоёрын хооронд хавчуулагдсан жижиг орон өөрийнхөө эрх ашигыг хамгаалахын тулд олон улсын эрх зүй тийм олон улсын байдал судлаа гэдэг. Тэгтээ тэр нөгөө хоёр залуу маань тэгээд тэрэнд орсон юм байна. Тэрний уншаад би бас бодож байлаа. Миний найз Хокари гэдэг нэг Япон хүн байдгийг. Тэгээд Сакатач гэж байдаг. Саката юм байна. Саката-сан ингэж ярьж байсан юм. Энэ хоёртой би олон удаа яриад ер нь Монголын тухай их ярьдаг бас удалтай Монгол гоо битээ. Тэгээд Саката-сан гэж бас байд. Манай Монголд 2 жил байсан. Тэгээд Саката-сан ингэж ярьж байсан. Монголчууд одоо Чингис Мингис гэж наац хүмүүс чинь бас Азигаа төгөө сонирхт юм байна л. Тэгээд Чингис хаан ч болохоор ингээд нутагтаа байхдаа л ингээд монголчууд бол жишээлбэл энэ даван дотроо жалгандаа байхдаа ер нь их хоорондоо ингээд тэмцэлтэй л ингээд байж байгаа. Энэ жижигхэн байдаг л нэг нүүдэлж удам штэ. Харин гараад явхдаа гадаад харилцаа бид нар чинь дайн гэж бодоод байгаа. Тэгэхээр энэ чинь бас гадаад харилцаа бүх юм явж ээж энэ дэлхийн талыг эзлэн штэ. Тэгэхээр гадаад харилцаа олон үндэстэнтэй харьцагтай их мундаг улсууд юм уу гэж хэлж байна. Тэгэхээр Монгол хүн бол жалганаасаа гарахтаа их том байдаг гэж бас ярьсан нэг санагдлаа. Дээрээс нь тэр нөгөө Ширчин Баатрын багш нь болохоор Монгол хүн бол жижиг улс учраас өөрөөсөө хамгаалж олон улстай харьцаж байгаа чи олон улсын хууль дүрмийг мэдж байгаа чи гэж. Яг энэ утгаар нь бид нэр ярих юм бол одоо чинь даяарчил гээд дэлхийн хавтгай боллоо л гэж байна. Гэхдээ энэ дэлхийд даяар ингээд нисээд яваад дэлхийд даяар энэ хавтгай гэдгийг чи ашиглаж байгаа хүн цөөхөн штэ. Энд чинь ашиглаж дэлхийн хавтгай гээд Азар нэг тойроо дээр их чи зоос хэрэгтэй. Дээрээс нь бас нэг хил усны мэдлэг хэрэгтэй. Танилын хүрээ хэрэгтэй. Гэхдээ энэ хавтгай дэлхийд монголчууд ингээд тоглоё. Одоо тэр за одоо Чингисээ болъё. Гэхдээ ямар ч гэсэн нэг боломжоор энэ зүүн хойд Аздаа ч юм уу өөрийн боломжтой байр суурьтай байж ингэж энэ улсыг чи хадгаж үлдэх болчиход байна шүү дээ. Тэрнээс биш зүгээр энэ дэлхийн нээлттэй болоод чадалтайнууд нь бүгд ингээд дэлхийд тойрч яваад дараагийнхаа алхам руу ингээд хөгжлийн дараагийн алхам руу орж байгаа. Зүгээр нэг энэ юм дотроо жалган дотроо байгаад байх юм бол Монгол бол хоцор. Тэгтээ гарч яваад энэ дэлхийгэнтэй адилхан тоглоё гэх юм бол бас эрдэм мэдлэг хэрэгтэй, тодорхой хэмжээний гарманы зоос хэрэгтэй. Тэгжээж л одоо үлдэх цаг ирчээд байгаа юм бол гэж бодож байна. Одоо хэн хэллээ? Манай нэг улс төрч хэлсэн байгаас тий. Нүүхүү үлдэхүү. Яг нүүжээж л одоо энэ цаг үед энэ Монгол чигээр ингэж үлдэх юм болоо. Эндээ байгаад байх юм бол одоо түүхийн музей болоод дуусах бах та.